Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилвалд. Нүд. 10 дугаар хэсэг. Эрхээ хүнсний дэлгүүр орчхоод гэрэл үгэн боцож явах замдаа өглөөний шинэхэн танилтайгаан таарчээ. Хөөе миний дүү гэж жохом танимхаарч гүйж ирсэн авгаа эрхээгийн дордоо юмнаас нэгийг нь аваад нөгөө гараараа бүсгүйг сугадав. Эрхээ гайхсан чи юу ч хэлж чадсангүй. Тэр зүгээр л инээмсэглэж байхад авгаа нөгөө хурлынхаа тухай ам хуурайгүй чалж байна. Хөөши миний дүү нөгөө тосгоны хуралч наашлаад өдөр болохоор болсон гинэ. Орой гэхээр хаа холоос ирж байгаа уус амьтан чинь шөнө молтол хуралдчихад гэрлүүгөө явна гэхээр бас хэцүү гин. Тэгэхээр эртхэн эхлээд гигээ тасрахтаа зэрэгцээ тарилдах юм ярьлаа. Ойрхон мань мэт нь яхав дээ. Ёстой 10 алцаа гадлаг эрдээ ирчихнэ. Тийм шүү. Бас зөвл санаа байна. Юу яа? Чи энэ хавийг сайн мэдэхгүй юм чинь ийг чинь нэрөөсөө чамаа гэрээс чинь очоод авъя. Тэгэд яхав дээ. Оройч бас ингээд таньда пампан хийгээд ларжих нь биз? Оо, тэгэж төвөг утах хэрэггүй дээ. Би өөрөө битгий нэрлэхэд бай. Ийг чинь насаараа энэ уулын мухрыг сагсаар байгаад бүр хүний мөрөөс болчихсон хүн. Хантай байвал надад л сайн. За. Ингээд би таны нэрийг намайг ханган өвөрт хаягдсан хөсөр ясны юу ч бишээ. Юу гэлэг нэ? Таны нэрийг асуугаагүй юм байна. Ажаагийн туяа гэдэг юм. За. Намайг ирхээ. За ирхээ тэгвэл ачаан тэгж угаад дигдээ дээрээ. Гээд юмд хатгуулсан аятаа гүүхээр алга боллоо. Ирхээ гэртэн ирэв. Амар байсангүй. Бүсгүй гэрэн цэвэрлэж дуусаад ширээс ил тэнцэгцэлж байтал амар ирлээ. Тэд хоорондоо юу ч дуугарсангүй. Тэгтэл нар буух тийшээ хандамгц бүсгүй авчирсан хувцснаас арай өнгөтэй өөддөг нь нааш цааш болгож явах бэлтгэлийн хангаж байхад амар хаачих байгаа юм. Хаачаад ирснийг нь асуухгүй байж хаашаа явах гэж байгааг нь асууж байгаа юм уу? Эрхээ би чиний төлөө хэлсэн. Амраа юу гэж? Чи яг хартаа нөхөр шиг л байна. Ингиж ойлгомжгүй юм ярихын хооронд би чамайг хардаад байна гэд хэлчихгүй л дээр. Хардахыг? Би чамайг муу хүмүүстэй нийлж элдв юмд дайруулчихгүй л гэж хэлж байна. Тосгоны хуралд явчихад ирээ. Энэ дээр баахан хүн осолдож тэрэн дээр нь хар гэрээ зоолоод байгаа тухай юм ярих юм гин. Чиний хийсэн хэрэг үсттэй. Тэгэхэр чи очтгүй маа гэхэд ядаж би очих хэрэгтэй байх. Амар юу ч хэлж чадсангүй. Түүнийг ийм өөртөө итгэлгүй сул дорой байхыг харсан эрхээ зөөлөрч өглөө сүүцээгээ идэ авчирч өгдөг их чирж хамт явна гэсэн. Орой ч гэсэн бит хоёр хамт ирэх болохоор санаа зовлтгүй. Заавал тэр хүнтэй явах юм уу? Зүгээр ганцаар явчих болдгүй юм уу? Амраа, эсвэл чи хамт явах юм уу? Тэгсэн ч болно штэ. Надад зааргалах юм алга. За болж үз. Би л явчихад ирээ. Тэгтэл их санаа зовоод байгаа юм байхгүй. Тэр их чиг туяа гэдэг гэр нь манахаас урагшаа байдаг гэсэн. За. Гэсээр амар дуугүй болов. Юу ч хэлэх вүлээ? Хүн итгэмээргүй юм ярьж тайлбарлан ойлгуулах гэж хичээснээс хартаа нөхрөөрөө дууссан дээр байсан ч юм шиг. Амрын санаа зовох сэтгэл тайвширх нь битгий хэл улам лавширч байлаа. Арга ядаад алгаан авч дээлсүүл ажиллан хийгээвч нэг л болж өгсөнгүй. Хатаасан гэж хаалхан хадчих гээд бүр алгаараа гараа нүдчих гээд нэг л биш. Ингэж байтал эрхээ явхаар гарч ирэв. Дүнтэй зэрэгцэн гэвгийн төнөө туяа авгаа гараад ирлээ. За явхуудаа хөрхөн дөөмэн гэж эв муутай инээмсэглээд эрхийг сугадан нарийн замаар алхав. Амар тэдний яраас хайлтхан гарч аваад буцан ажилдаа орох гэтэл нүдэнд нь нэг юм тосчээ. Эрхийг сугадан алхаж байгаа авгаа хэдийн маажгнаж үл мэдэг хоёр тийш найгах маягтай алхах авч хөл дорн шороогт бужигнахгүй юм.
Харин эрх хэдий удаан алгахч сул шороо божигнж байв. Өглөөхөн маргалдчихад өдөр нь явах гэхэд хориглоо тавил асуудал улам хүндэрнэ гэдгийг мэдэх амар энэ удаад хамаа гамхиад өнгөрлөө. Тэд ойр зүрийг ярилцсан алгасаар хурал болох газар ирэв. Хинч байсангүй. Туяа инээмсэглэж хоёулаа цагаа яста яг барилаа шүү. Энэ ус дандаа л гоцорч байдаг юм. Аргагүй дээ. Дээлийнх нь хөдөр nëсэрдэг болохоор хоцорхоос яах вэ? Гэд хамгийн урд шахан байрлуулсан сандал дээр очиж тухлан сууцгаалаа. Танхим харанхуй хаалгаар тусах ганц гэрлэл ялтааж үзэгдэнэ. Эрхээ ээш тийшээ харж туяагч ядаж гэрлийг насаадаг байж юу? Тэгэхэд туяа инээмсэглэж миний дөө гэрлийг нь тэр дээрээс өгдөг юм аа. Дээрээс нь манай тосхон ганцхан мотортой. Тэрийг нь авчир залгаж байж л гэрэлтэй золгоно доо. Гэв. Тэгснэн залгуулан танай нөхрийг хачингүй юм аа. Гэтэн хүн ирэхээр хилээ залгичсан аятаа хар цагаан дуугүй. Бүр гар барьж мэндэлсэнгүй. Харц буруулаад л. Манай хүн угаасаа дуу мотой бүрэг ичимхий хүн байгаа юм. Гэхдээ өчигдөр вин өвдөд нойр дутуу байснаас жаахан ааш мотой байж таарлаа уучлаарай. Оо тийм үү. Юу нөвдөв? Тэр зүгээр жаахан нүдэн үү? Нүдэн өвдөө юу? Юу нүд? Нүдэн. Ингээд та яагаад нүдийг нь асуугаад байгаа юм? Эгчтэн зүгээр л тэгж санагдаад. Дээрээс нь танаа хүний нүдийг сонин ховор өдөш болов. Эрхээ ирсэнгүй. Наруулын цагуур нэгэнд жаргаж бүрэнхий залгах үйсэд твжээр алдсан амар ховцлон гэрээс гарлаа. Хамгийн ойр байх дэлгүүрт очиж хурал хаана болж байгааг нь ядаж мэдчихвэл тосч авах гаралхав. Хүнсний дэлгүүрт 2-3 хүн 8 хийж байх зур амар худалдагчтай мэд мэдээд. Энэ тосгоны хурал болж байгаа гэсэн хаана болж байгаа юм бол? Гэхэд худалдагч хийгээд тэнд байсан хүмүүс залуу руу гайхан харна. Худалдагч ямар хурлаа? Гэхэд амар гайхаж энэ тосгоны хурал ямар ямаа хурдаг юм? Ястаа сонсоогүй юм байна. Гэж худалдагч хэлээд нөгөө хүмүүсийн бараг бүртгэж эхэллээ. Амарч байдгарын сандарсан хүн тэгвэл энэ хавьд амьдардаг туяа гэж хүн таних уу? Тэдний хаана байдаг юм? Гэхэд урд үзэгдэж хагдаагүй хүн тосгоны хүний нэрийг асуусанд ихэд сэжиглсэн худалдагч. Ингээд чи туяа ихчээр яах гэж байгаа юм? Орой манай ихнэрийг дагуулад хурал цууна гэд явсан юм. Туяа ихч үү? Танай ихнэр чинь хин? Ирхэ гэд юмхтэй. Ийм тармил өстэй. Энэ газар дээр эмэнхтэй. Нөгөө хөөхөн хааштай хүүхний нөхөр юм уу? Танай хүн өглөөл харагдсан да. Орой манайхаар орж ирээгүй штэ. Туяа ихчтэй хамт явлаа гэсэн юм уу? Тэр туяа гэдэг хүн манад ирээд ихнэрийг мань аваад явсан юм. Манай тосгонд ганцхан туяа байсан. Дээр үед саатаа алчуураар толгоогоо боогод явдаг байсан. Маажхын шар эмгэн байсан юм. Тэднийг одоо хаана байдаг юм? Гэхдээ туяа чинь саяхан шахамтаа саяхан яасан гэж. Чи чинь ямар адгүй амтан бэ? Туяагч өнгөрөөд саяхан 49 хоногт болсон шүү дээ. Хэдий талигч болчихсон хүн танаа ихнэрийг дагуулад юуных нь хурал цуглаан цоохов тий. Зүүдлээрээ гүнж зэрэг зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.